Бурхны үгийг итгэлээр тунхаглахаас илүү Бурхны хүчийг авчрах үр нөлөөтэй арга зам байдгүйг амьдрал бидэнд зааж өгсөн юм аа. Үнэн дээр би Бурхны үгийг тунхаглахаас хизээч цуцдаггүй. Рут битээр тунхаглах зэвсгийг хэрэглэж сураагүй байсан бол өдийд амьд байх эсхийг би хэлж мэдэхгүй юм. Яагаад гэвэл бид хоёрын хэн нь амьд халтай аюултай өвчин тусч явсан. Тийм боловч эмч нарын тэгээд бас Бурхны ачаар болон бичээсийн хүчээр би өдий наслан эрүүл сарвал байж их эзэндээ үйлчилсээр явнаа. Тиймээс энэ өглөө би Исая номын 55-ын 10-аас 11-р ишлэлийг тунхагламаар байна. Энэ ишлэл нь бидний одоо үзэх гэж байгаа сэдвтэй нягт холбоотой юм аа. Бороо цас тэнгэрээс бууж ирээд газрыг услахгүйгээр буцдаггүй шиг харин газрыг ургуулж цэцэглүүлж тариачинд үрийг идэгчид талхыг хангадаг. Миний амнаас гарсан миний үг хүслийг минь гүйцэтгэхгүйгээр илгээсэн зорилгыг минь хэрэгжүүлэхгүйгээр над руу хоосон буцаж ирэхгүй. Амен. За бид хамгийн эхлээд хадан дээр суйрлагдсан гэдэг хичээл үзнэ. Библи өөрөө сургаалын маш сайн үлгэр загвар бөгөөд бидэнд төрөл бүрийн зарчмаар сургаалаа хайрладаг. Тухайлбал та хүмүүсийг мэдэхгүй зүйлс рүү дагуулахын тулд эхлээд мэддэг зүйлээсээ эхэлнэ. Хүн хизээч мэдэхгүй зүйлээсээ эхэлдэггүй. Хүн мэддэг зүйлээсээ эхлээд мэдэхгүй юмс руу гүнзгийрдэг. Библи жирийн амьдралын янз бүрийн юмс үзэгдэл, үйл хөдлөлөөр дамжуулж бидэнд сургамж хайрладаг. Тухайлах юм бол Библи тариа тарж буй тариачин, загасчилж байгаа загасчин, хуйг дуулга өмсөж байгаа цэргийн талаар ярьдаг юм. Тэгснэ тэс өөр агуулга руу эргэж хуримдаа зэхэж байгаа сүйт бүсгүйн талаар ярина. Цөөхөн хитгэн жишээ дурдхтал энэ шүд. Харин энэ удаа би өөр нэгэн жишээн дээр гоцлон төвлөрмөр байна. Энэ нь байшин барьж байгаа барилгачны жишээ юм. Энэ жишээ нь Библийн бусад бүх дүрслэлээс дутхгүй олон удаа ашиглагдсан байдаг. За тэгэхээр эхлээд Иуда номын 20-21-р ишлэлийг үзцгээе. Энэ нь итгэгч хүмүүст хандсан ятгалгын үгс юм. Хайртууд минь, харин та нар хамгийн ариун итгэл дээрээ өөрсдийгөө сүндэрлүүлж, ариун сүнсээр залбиран мөн амьд хүргэх бидний эзэн Есүс Христийн өршөөлийг хүлээн Бурхны хайрын дотор өөрсдийгөө сахи. Тэгэхээр бичээс биднийг ариун итгэл дээрээ өөрийгөө сүндэрлүүл гэжээ. Энэ нь бид өөрийгөө барьж байгуулах үүрэгтэй гэсэн үг юм. Гэтэл бас Эфес номын 2-ын 21-с 22 дугаар ишлэлд эзэн доторх ариун сүмийн талаар ярьжээ. Түүний дотор бүх барилга холбогдсон эзэн доторх ариун сүм болохоор өсөж байна. Та нар ч гэсэн сүнс дотор Бурхны орших газар болохоор Христ дотор хамтдаа байгуулагдаж байна. Энэ хэсэгт ариун сүнс дотор бидний Бурхны орших газар болон байгуулагдах нэгдмэл нэгэн Христ итгэлт нийгмийн талаар ярьжээ. Тэгтэл 1-р Петр номын 2 дугаар бүлгийн 4-5 дугаар ишлэлд Петр Есүсийг амьд хад болох талаар ярихдаа эзэн рүү ир. Тэр бол хүмүүст гологдсон боловч харин Бурхны өмнө сонгогдсон үнэт амьд чулуу билээ. Иймд
Амьд чулуу мэт болсон та нар ч Есүс Христээр дамжуулан Бурханд тааламжит сүнслэг тахилуудыг өргөх ариун тахилч болохын тулд сүнслэг байшин болон баригдах тун гэжээ. Петр биднийг хамтдаа их эзний оршин суух ариун сүмийг сүндэрлүүлэх амьд чулуутай жишжээ. Харин хамгийн сүүлийн жишээ нь Үйлс номын 20 дугаар бүлэг юм аа. Энд Паул хамгийн хүчрхэг үйлчлэл хийсэн Эфес хотын хайртай ахлахуудтайгаа салах ёс гүйцэтгэдэг. Паул тэдэнтэй салах ёс гүйцэтгээд энэ амьдралдаа дахиад уулзалтахгүй гэсэн. Энэ нь Паулын хувьд ч ахлахуудын хувьд ч элэг эмтлэм явдал байлаа. Үйлс 20-ын 32 дугаар ишлэл нь Паулын хувьд хамгийн чухал хүмүүстэй аминчлан захих хамгийн чухал үгс байжээ. Эдгээр та нарыг босгон ариусгагдсан бүхний хамт өв залгамжлалыг өгөх чадалтай Бурханд ба түүний нэгүслийн үгэнд би та нарыг даатгаж байна гэжээ. Тэгэхээр биднийг барьж байгуулдаг гол зүйл нь Бурхны нэгүслийн үг болох Библи гэдгийг Паул энд хэлжээ. Бурхны үг нь Есүс Христэд итгэх итгэлээр түүн рүү тусгаарлагдсан хүмүүсийг барьж байгуулж тэдний дунд өв үлдээх чадалтай юм. Би барилгачин биш ч гэлээ нэгэн зүйлийг сайн мэднэ. Тоосго, чулуу, цутгамал, модон за ер нь ямар ч материалаар баригдсан байшингийн хамгийн чухал хэсэг нь суурь нь байдаг. Библи ч энэ талаар чухалчлан ярьдаг. Ямар хэмжээ, жинтэй, хэдэн давхар байшин сүндэрлэхийг суурь шийдэх учраас зөв суурь бол амин чухал юм аа. Өөрөөр хэлбэл суурь нь хязгаар тогтоож өгдөг гэсэн үг юм. Итгэлийн амьдралд бас яг ийм зарчим үйлчлэнэ. Та ямар суурь цутгана яг л тийм итгэлийн амьдрал босгох болно. Тэгвэл таны суурь ямар хувь вэ? Та зөв суурь цутгасан уу? Энэ бол тун чухал асуудал юм шүү. За тэгэхээр би танд нэг зүйлийг хэлье. Бидэнд бүхнийг хангах үйц зүй зохистой цорын ганцхан суурь бий. Тэр бол Есүс Христ юм аа. 1-р Коринт номын 3 дугаар бүлэгт Паул Коринтын итгэгчдэд 2 жишээ бичсэн байдаг. За нэг нь хөдөө аж ахуйн жишээ, за нөгөө нь барилгын жишээ. 9-11 ишлэлд Паул ингэж бичжээ. Учир нь бид Бурхны хамтран зүтгэгчд бөгөөд та нар Бурхны тариалангийн талбай, Бурхны барилга мөн надад өгөгдсөн Бурхны нэгүслийн дагуу би ухаалаг тэргүүн барилгачин мэт суурийг тавьсан бөгөөд харин өөр хүн түүн дээр барьж байна. Гэхдээ түүн дээр яаж барихаа хүн бүр анхаарах тун. Учир нь тавигдсан ганц суурь болох Есүс Христээс өөр суурийг хинч тавьж чадахгүй гэсэн байна. Христ итгэлтэй амьдралын цорын ганц суурь нь Есүс Христ юм а гэдгийг Паул мөн л хэлж байна. Энэ суурь дээр босгоогүй бүхэн цагийн шалгуур зовлонг давж гарахгүй. Тиймээс хүн бүр амьдралынхаа суурийг шалгах хэрэгтэй. Бид үнэхээр эзэн Есүс Христээр баригдсан уу? Бид Есүстэй ховийн харилцаа тогтоосон уу? Бид Есүсийг үнэхээр мэдэх үү? Тэгэхээр бидний амьдралын суурь Есүс Христийн бол бид яаж энэ суурийг цутгах талаар одоо суралцгаая. Тэгээд таны амьдрал, сүнслэг нөхцөл байдал,
Туршлага тань суурьтайгаа зөв харьцаанд байгаа эсхийг та шалгано уу? За тэгэхээр Матай номноос эхэлцгээе. Матай номын 16 дугаар бүлгийн 13, 14 дугаар ишлэлд Есүс болон түүний дагалдагч нарын хооронд ийм яриа өрнөжээ. Есүс Цезар Филиппийн нутагт очих үедээ шавнараас хүмүүс хүний хүүг хэн гэж ярьж байна гэж асуулаа. Тэгтэн тэд зарим нь баптизм хүртээгч Иохан, зарим нь Илая, харин зарим нь Иеремай эсвэл иш үзүүлэгчдийн нэг гэж ярьдаг гэж. Гэтэл Есүс тэднээс шууд ингэж асуужээ. Харин та нар намайг хэн гэж хэлэх вэ гэсэнд Симон Петр та бол Христ, амьд Бурхны хүү мөн гэлээ. Энэ нь Петрийн хувьд төдийгүй Христ итгэлийн түүхэн эгшин байсан юм ам. Симон Петр та бол Христ, амьд Бурхны хүү мөн гэлээ. Есүс түүнд хариулна. Бариона Симоно чи ерөөлтэй. Учир нь үүнийг чамд мах цусна биш. Харин Тэнгэр дэх миний эцэг илчилсэн юм. Би мөн чамд хэлье. Чи бол Петр. Энэ хатан дээр би өөрийн чуулганыг босгох бөгөөд түүнийг үхэгсдийн орны хаалга дийлэхгүй. Тэнхүү Есүс Петртэй ярьсан энэ яриагаараа дамжуулан түүний дотор суурь сутгах арга замыг бидэнд тогтоож өгчээ. Эхлээд энд байгаа үгсийн тухайд хэдэн үг хэлмээр байна. 18 дугаар ишлэлд Есүс чи бол Петр. Грекээр бол Петрос. Энэ хатан дээр грекээр бол Петра юм. Би чуулгана байгуулна гэсэн. Үүнээс болж чуулганы суурь нь Петр гэсэн санал дэлгэрсэн юм. Хэрв үнэхээр тэгсэн бол нилээд дайвалдсан байшин босох байсан байх. Учир нь дээрх ярианы дараахан Есүс Петрийг зэмлээд миний араас зайл сатана гэж хэлдэг. Хожим нь Петр эзнийг 3 удаа үгүйсгсэн. Есүсийг амьдсны дараа ч Паул Петрийг Иудейчүүдээс айснаас болж сайн мэдээний үннээс урвалаа хэмээн хатуу зэмлсэн удаатай. Тиймээс чуулганч бич Петр дээр байгуулагдаагүйд би талархаж явдаг. Тэгвэл Есүс яг юу хэлсэн бэ? Грек шинэ гэрээний их хувилбар дээр Есүс чи бол Петрос бөгөөд энэ Петра дээр би чуулгана байгуулна хэмээн айлдажээ. Тэгэхээр Петрос нь грекээр чулуу буюу ихээр бодоход алганы дайтайл чулуу юм аа. Ер нь бол энэ нь гарт багтах дайны л чулуу байдаг. За нөгөөтэйгүр Петра нь ул чулуулгаас ургаж сунсан, үргэлжилсэн хөрөө маягийн шовх хад байдаг. Гэхдээ энэ нь ул чулуулгийн нэг хэсэг гэдгийг бүү мартаарай. За тэгвэл ул чулуулга нь юу вэ? Петр чухам энэ ул чулуулгийг буюу Есүсийг л таньж мэдхийн төлөө амьдэрсэн юм. Харин Есүсийг гагцхүү ариун сүнсэл илчилнэ. Бурхан аав нь ариун сүнсээрээ илчлэхээс нааш хэн ч Есүсийг хэн болохыг таньж мэдж чадахгүй. Тиймээс Христэд итгэх итгэлийн суйрлах учиртай Петра буюу хадна энэ юм. Энэ нь мужааны хүү Есүстэй эсвэл түүхэн хүн Есүстэй биш. Харин мөнхийн Бурхны хүү Есүстэй хувьчлан уулзаж, хувьчлан таньж мэдэх илчлэл юм. Бид тэр хадан дээр босхийг хүсвэл тийшэл очих ёстой. Бид Петрийн туулсан замаар л явах ёстой юм. Та чуулганд хамрагдаж, шашны зан үйлээр дамжиж залбиравч өөрчлөгдөхгүй бах байдгаар үлдэж болно гэж би хүмүүст байнга хэлдэг юм. Гэхдээ хэрв та Есүстэй уулзвал мөнхөд өөрчлөгдөнө. Есүстэй уулзаад бах байдгаараа үлдэнэ гэж байхгүй. Тиймээс хүн бүр би Есүстэй ховчлон уулзаж
амьдрал маань мөнхөд өөрчлөгдсөн үү гэж өөрөөсөө асуух хэрэгтэй. Би тэнд Петрийн дамжсан 4 алхмыг заамаар байна. Үүнд нэгдүгээрт нүүр тулах. Есүс Петр хоёр нүүр нүрээрээ уулзсан. Тэдний дунд зуучлагч, тахилч, за ер нь хинч байгаагүй. Энэ нь Есүстэй нүүр нүрээрээ уулзах хувийн шууд уулзаа байлаа. Бид яг ийм байдалд орох ёстой. Өөр нэгэн хэсэгт Есүс би бол үүд надаар дамжсан хүн аврагдана гэсэн байдгаа. Надаар дамжсан хүн аврагдана гэж Есүс хэлжээ. За хоёрдугаарт нүүр тулсны дараа илчлэл ирсэн. Энэ нь Бурхан Ааваас ариун сүнсээр дамжиж ирэх илчлэл юм. Есүс хэлэхдээ үүнийг чамд мах цус чинь илчлээгүй гэсэн илчлэлийг хүн жирийн ухаанаар ойлгохгүй. Үүнийг зөвхөн Бурхан л илчилнэ. Энэ маш чухал юм. Ховжилсан илчлэл хүлээж авахаас нааш хэн ч Есүсийг мөнхийн Бурханы хүү гэдгийг мэдэж чадахгүй. Та теолог сурч болно. Библийн коллежид сурчж болно. Үйлчлэгч болж болох юм. Гэхдээ Есүсийн талаар ховчлон илчлэл хүлээж авахаас нааш түүнийг мэдэж чадахгүй юм. Энэ илчлэл нь Бурхан Ааваас хүү Есүс Христээр дамжиж ирнэ. Та чанга хариулах хэрэггүй. Гэхдээ би танаас та Есүстэй үнэхээр ховчлон уулзсан уу гэж асуумаар байна. Би бол уулзсан. 50-аад жилийн тэртээ дэлхийн 2 дугаар дайны цагаар цэргийн ангийн өрөөндөө би Есүстэй уулзсан юм. Тэр үед надад доктрины мэдлэг, сайн мэдээний хэл яриач байхгүй. Би аврагдсан, дахин төрсөн гэдгээч мэдэхгүй байсан юм. Энэ бүхнийг би хожмол сурсан юм. Гэхдээ Есүстэй уулзах игшинд би мөнхөд бөгөөд эрс тэс өөрчлөгдсөн гэдгээ л хэлж чадна. Би төгс болоогүй л дээ. Үүндээ би одоо ч төгс болоогүй. Гэхдээ би Есүстэй уулзахдаа сайнаар өөрчлөгдсөн юм. За 3 дугаарт нь ариун сүнсний бидэнд үзүүлж байгаа зүйлийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тийм ээ. Би итгэж байна. Би хүлээн авч байна гэж хэлэх ёстой. Бид хариу үйлдэх ёстой. Автоматар өрнөдөг зүйл гэж байхгүй. Энэ бүх үйл явц нь биднээс хариу үйлдэл шаарддаг. За тэгээд эцэст нь буюу 4-дүгээрт нь Есүст итгэх итгэлээ олон нийтэд тунхаглах ёстой. Есүс Петрийг үүнрүүл дагуулсан бөгөөд Петрийн амаас та бол Христ, Месая гэсэн тунхаглал гарсан билээ. Хүмүүс нууц итгэгч нарын тухай ярьдаг. Тийм ээ, зарим улсад итгэгч гэдгээ мэдэгдэх юм бол даруй алуулах учраас нууцлахаас өөр аргагүй байдалд ордгийг би мэднэ. Гэхдээ хүн насан турш нууц итгэгч хэвээрээ явж чадахгүй биз. Матай номын 10-ын 32-оос 33 дугаар ишлэлд айлдсан Есүсийн хэлсэн үгийг уншицгаая. Матай 10-ын 32-оос 33. Тиймээс намайг хүмүүсийн өмнө хүлээн зөвшөөрсөн хүн бүрийг би Тэнгэр дэх эцгийнхээ өмнө мөн хүлээн зөвшөөрнө. Харин намайг хүмүүсийн өмнө үгүйсгэсэн хэнийг ч болов би Тэнгэр дэх эцгийнхээ өмнө үгүйсгэнэ. Эндээс үзэх юм бол Есүс бидэнд 3 сонголт бус. Зөвхөн 2хан сонголт л өгч юм. 2 сонголт. Хүлээн зөвшөөрөх, эсвэл үгүйсгэх. Хүлээн зөвшөөрөх ёстой үедээ хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа бол энэ нь үнэндээ үгүйсгэж байгаа явдал юм аа. Хүмүүр эрт орой хизээ нэгэн цагт эзэн Есүс Христэд итгэх итгэлээ нээлттэй хүлээн зөвшөөрөх ёстой байдалд гарцаагүй ордог. Энэ бол амин чухал шийдвэр юм. За би цэрэгт Христэд итгэснийхээ дараа энэ тухайга хүмүүсээс нуухгүй гэж дотроо шийдсэн юм.
Тэгвэл хожим хойно нь юу л да би анх та нарт хэлж чадаагүй боловч би итгэгчлээ гэж улайх шаардлагагүй болно шүү дээ. Тэгэд би шүн бүр цэргийн ангийнхаа өрөөнд орныхоо дэргэд сүгдөөд залбирдаг байл. Энэ маань шашны ёслол биш, харин чин сэтгэлийн залбирал байлаа. Ийхүү манай ангийнхан намайг хэн болохыг харсан юм аа. Надад ч гэсэн амар байл. Олон итгэгч өөрийнхөө итгэл бишрэлийн талаар дүлгэнснээсээ болж дараа нь зөв тунхаглал хийж чадахгүй хүнд байдалд орохыг би хардаг байлаа. Тиймээс танд ч бас өөрийнхөө хийснийг л зөвлөе. Та гудамжинд гараад номлох хэрэггүй. Та игэл жирийн гэрийн эзэгтэй эсвэл оюутан байж болно. Гэхдээ та хаач байсан Бурхны хүү Есүс Христэд итгэдгээ хизээч бүү нуугаарай. Гэхдээ одоо Есүсийг амьдралынхаа суурь болгох дөрвөн зарчмаа эргэн давтан үздэцгээе. Нэгдүгээрт тэд нүүр тулах. Хоёрдугаарт Петрт ариун сүнсээр дамжин Бурхан Ааваас ирсэн илчлэл ирсэн. Бурхан Ааваас илчлэл ирсэн. Гуравдугаарт Петр хүлээн зөвшөөрсөн. Дөрөвдүгээрт Петр олонний өмнө тунхагласан. За та бүхэн өнөөдөр ийм илчлэл боломжтой гэж юу гэж асууж магадгүй л дээ. Петр болон дагалдагч нар Есүсийг бодитоор хувьчлан таних мэдсэн шиг боломж та бид хоёрт бас бий. Нэгдүгээрт Петр Есүсийг мужааны хүү гэсэн илчлэл хүлээж аваагүй. Петр Есүсийг нэлээд удаан хугацааны турш мэддэг байсан. Тэгтэл Петр Есүсийг Бурхны хүү мөн гэдэг илчлэлийг хүлээн авчээ. Еврей 13-ийн 8 дээр Есүс Христ өчигдөрч өнөөдөрч хэвээрээ бөгөөд мөнхөд хэвээрээ гэж байдаг. Тэр өөрчлөгдөөгүй бөгөөд хизээч өөрчлөгдөхгүй. Энэ нь түүний хэл, соёл, хувцлалтын талаар биш. Харин мөнхийн хувь чанарын талаар хэлж байгаа юм. Петр амьдралдаа анх удаа ийм зүйлтэй тулгарсан бизээ. Тэр Есүсийг хэн болохыг ч мэдсэн. Хоёрдугаарт нь илчил нь ариун сүнсээр баталгаажсан. Библи ариун сүнсийг мөнхийн сүнс, цаг хугацаагүй сүнс гэдэг. Цаг хугацаа, загвар, түүх, заншил, хэлн ариун сүнсийг өөрчлөхгүй. Энэ хоёр шалтгааны улмаас та бид хоёр Петрийн нэгэн адил Есүсийн илчиллийг хувьчлан хүлээн авч чадна. Яагад гэвэл нэгдүгээрт илчлэгдсэн нэг нь Бурхны мөнхийн хүү. Хоёрдугаарт нь илчлэгч нь мөнхийн сүнс юм. Харин одоо бид дараагийн чухал сэдв дээр ирлээ. Цутгсан суурь дээрээ яаж барьж байгуулах вэ? Өмнө бидний ярьсан барилгын талаарх зөвлөлийг та санаж байна уу? Тэгвэл энэ суурин дээр яаж барьж босгох вэ гэдэг асуудал гарч ирнэ. Матай номын 7 дугаар бүлгийн сүүлд Есүсийн өгүүлсэн цэцэн ба мунхаг барилгачны түүхийг үздэсгээ хэлдэм. Матай номын 7-гийн 24. Тиймд эдгээр үгсийг минь сонсоод үүний дагуу үйлдэгч альва хүн хадан дээр байшингаа барьсан мэргэн хүнтэй зүйрлэгдэнэ. Бороо орж үер буу. Салхилж байшинг нүдсэн боловч тэр нь нурсангүй. Учир нь байшин хадан дээр суйрлагдсан байв. Эдгээр үгсийг минь сонсоод үүний дагуу үл үйлддэг альва хүн элсэн дээр байшингаа барьсан мунхаг хүнтэй зүйрлэгдэнэ. Бороо орж үер буун салхилж байшинг нүдсэнд байшин нурав. За нэгдүгээрт хоёр байшин хоёулаа яг ижил шалгуурыг давжэм. Яг л адилхан шуурга хоёр байшинг дайрсан. Христчин амьдрал шуургаас хамгаалагдахгүй. Бид шуурганд цохиулна. Паул, Барнаб хоёр анхны чуулганд бид
үлэмж зовлон туулж байж Бурхны хаанчлалд орно гэсэн Паул ингэж л хэлсэн. Тиймээс хэрв та ямар ч зовлонгүй замаар явж байгаа бол үнэхээр Бурхны хаанчлалд аваачих хэсэг нь эргэлзээтэй. Бид яагаад зовдөг талаар энэ удаа ярихгүй. Гэхдээ Бурханд зориг байж л байгаа. Хэрв та яг одоо зовлон туулж байгаа бол бүү буужиг. Бурхан таныг зовлон дундуур аваад л гарна. Тэгэд эцсийн дүнд та өөр ямар ч арга замаар сурах аргагүй байсан зүйлийг сурч авна. Яаж мэдж байгаа юм гэж үү? Амьдралаасаа сурсан юм. Би ер нь онол заадаггүй хүн л дээ. За тэгэхээр мөнх ухаант хүн байшингаан яаж барив? Тун энгийн хоёр аргаар. Хоёр арга. Есүсийн үгийг сонсож үйлдэснээр. Тэгвэл та яаж суурин дээрээ барих вэ? Яг ийм аргаар Библийн хэлснийг сонсоод үйлдэснээр. Зүгээр сонсогч байж болохгүй юм. Учир нь Библи тийм хүмүүст юу ч амлаагүй. Сонсогч бөгөөд үйлдэгч бай. Энэ ч практик Библийн сургаал, Есүсийн сургаалыг амьдралд хэрэгжүүлнэ гэсэн үг. Ингэдэг хүнд Бурхан үннийг хэрэгжүүлэх шаардлагатай шин хэсгийг илчилсээр л байдгийм аа. Би Христэд итгээд 50 гаруй жил болсон. Гэхдээ Бурхан надад өөрийнхөө үгийг хэрэгжүүлэх шаардлагатай шин талбарыг, шин арга замуудыг одоо ч харуулсаар байна. Миний байшин хараахан дуусаагүй, баригдсаар л байна. Гэхдээ хэд хэдэн хүчит шуургыг амжилттай давж чадсан минь зөвхөн Бурхны л ач тус юм. Лукийн 6 дугаар бүлэгт Есүсийн ярьсан өөр нэгэн сургаалт зүйрлэл бий. Энэ сургаалт зүйрлэл нь дээрхтээ тун төстэй боловч нэгэн онцлогтой. Бүгдээрээ Лук номын 6-гийн 46-аас 49 дугаар хэсгийг уншицгаая. Есүс энд ингэж өгүүлжээ. Та нар намайг эзэн гэж дууддаг хэрнээ юунд миний айлдасныг хийдгүй юм бэ? Тэгэхээр энэ бол маш чухал асуулт юм. Есүсийг дагахгүй батлаа эзэн гэж дуудах нь худлаа юм аа. Яагаад гэвэл хүн дагдаг хүнэл эзэн гин шүд. Амьдралыг маань өөрчилдөггүй. Худлаа, хоосон үг, бүү хэлээрэ гэж Есүс бидэнд сэрэмжлүүлсэн байдаг. Дараа нь Есүс над руу ирж үгийг минь сонсоод түүнийхээ дагуу үйлдэгч альва хүн хэнтэй адил болохыг та нарт би харуулъя. Тийм хүн барьж буй байшингийнхаа суурийг газраа гүн ухаад хадан дээр суйрлуулсан нэгэнтэй адил юм. Үер бууж гол халин байшинг нүдсэн боловч хөдөлгөж чадсангүй. Юу гэвэл байшин бат бөх баригдсан ажээ. Харин сонсоод үүнийхээ дагуу үйлддэггүй нэг нь газар дээр суур тавилгүй байшин барьсан хүнтэй адил юм. Гол үерлэж байшинг дайрахад тэр дороо нур. Тэр байшингийн суурил үлэмж болов гэж сургажээ. Харин одоо Матай номд байхгүй мөнөөх чухал хэсгийг хэлээ л дээ. Үүнийг хичнээн хүн анзаарсан болоо. Энд ухаант хүн байшингийнхаа суурийг гүн ухсан гэжээ. Тэрбээр байшингаа чулуулаг хөрсөн дээр барихын тулд замаасаа маш их зүйлийг зайлуулах шаардлагатай байж. Энэ нь бидэнд бүгдэд маань биш юм а гэхэд дийлэнхт маань хамаатай. Яагаад гэвэл ихэнх Европчууд болон Америкчууд христчин гэдэг нэртэй соёлд өсдөг. Тиймээс бид чулуулаг хөрсөнд хүрэхийн тулд замаасаа нэлээд их зүйлийг цэвэрлэх шаардлагатай болдог. Христчин биш ахуй соёлд өссөн хүмүүс ч ялгаагүй маш их зүйлийг цэвэрлэх шаардлагатай. Гэхдээ тэдгээр нь арай өөр юмс байна. Харин одоо би танд замаасаа цэвэрлэх шаардлагатай 5 зүйлийг хэлье. Нэгдүгээрт зан уламжлал. Мэдээж бүх уламжлал муу биш. Сайн сайхан уламжлал олон бий. Бид бүх уламжлалыг уландаа гიშгэхгүй. Гэхдээ Есүс тухайн үеийн хүмүүст та нар уламжлалаараа Бурхны үгийг үр нөлөөгөө болгосон гэж айлдсан байдаг. Хүн заримдаа бичээсд байхгүй. Хүний зохиосон уламжлалд итгэж үүнийг үйлддэг. Миний ажигласнаар Есүс өнөөгийн ивдээчүүдэд бас л та нар уламжлалаараа Бурхны үгийг үр нөлөөгөө болгосон гэж хэлэх байхаа. Гэхдээ дан ганц ивдээ хүмүүс биш л дээ.
Энэ үг нь Христ итгэлтэй гарал угсаатай бүх хүнд хамаатай. Бид бичээстэй огт игнэхгүй. Элдв янзын уламжлал, үйл хөдлөл, ёс заншил, хэл яриа бүтээсэн. Тиймээс аль нь юу болохыг нягтлан шалга. Би олон зүйлийг нэрлэж чадахч энэ удаад нэр дэвтэлгүй өнгөрөё. За тэгэхээр бидний зайлуулах ёстой хоёр дахь зүйл нь шүүлт юм. Хүн бүр их баг хэмжээгээр шүүдэг. Эсвэл та бусдыг шүүдэг зангаасаа нэг мөр салчихсан ч байж магадгүй. Би мэдэхгүй л. Өнөөдөр арьс өнгөөр шүүх үзэл тун их газар авчээ. Жишээлбэл дээр үед Өмнөд Африкт зарим хүн арьсныхаа өнгөнөөс болж чуулганд явах эрэхгүй хүртэл болж байжээ. Гэхдээ өдгөө энэ байдал өөрчлөгдөж байгаа нь сайхан. Арьс өнгөөр ялгуурлан шүүх үзэл дан ганц чуулганд ч биш. За ер нь газар сайгүй л байдаг. Америкт гихтэл арьс өнгөөр ялгуурлан гадуурхах үзэл өнөөдөрч ам бүхтэй хэвээр байна. Би өөрөө Британи хүн л дээ. Британчууд ч янз бүрээр л ялгуурлан шүүдэг. Би ч гэмгүй цагаан хүн биш учраас үүнээсээ салах гэж нилээд гүн ухсан. Манай эцэг өвгөө бүгд энтхийг улс дахь Британийн цэрэгт хүчин зүтгэж байсан болохоор би тэнд төрж өссөн юм аа. Тэгээд 12 настай байхдаа хүүхдийн гинэн зангаар бид өдрийн хоолндоо яагаад энтхийг хүн өрдгөө юм бэ гэд асуучихснаа тод сандгийм. Тэгтэл манайхан Свед болсон юм. Яагаад тийм сүр болсныг тухайн үедээ би ойлгоогүй л дээ. Гэтэл энэ нь ялгуурлан шүүх үзэл байж юм. Би янз бүрийн л угсаа гаралтай хүмүүстэй уулздаг. Гэхдээ маш цөөхөн хүн л бусдыг ялгуурлан гадуурхдаггүй байх. За түүнчлэн бас урсгал чиглэл буюу деноминацийн ялгуурлан шүүлт гэж байна. Ихэнх хүн бусад урсгал чиглэлд их бага хэмжээгээр сөрөг ханддаг. Өдгөө эзэн дээр очисон миний анхны гэргийн Лидия Дайнинг Лютеран чуулганд өссөн бөгөөд тэр хожим урсгал чиглэлийнхээ нүдэнд асар аюултай зүйл хийчихсэн юм. Яагаад тэгэхээр Лида Есүс Христийг эзэн бөгөөд аврагчаар хүлээн авахдаа 2 дахь удаага баптизм хийлгэчихсэн юм. 2 дахь удаага баптизм хийлгэсэн хүнийг данчууд гиндеркер гэж хочилдог. Гэтэл Лидия улсын сургуулийн багш хүн байсан болохоор түүнийг багш хэвээр үлдээх эсхийг бүр Данийн парламентаар авч хэлэлцсэн. Лидия эцэс хүртлээ Лютеран чуулгантай дайдсан билээ. Би энийг нь зөвтгөхгүй л дээ. Магадгүй энэ нь Лидиагийн сул тал нь байсан бизээ. Гэхдээ би өөрөө ч аль нэг урсгал чиглэлийн хүмүүсийн талаар сонсохоор шууд л тэд чинь ийм ч улс, тийм ч улс. Тэдний энэ нь буруу, тэр нь ч буруу гэх зэргээр дургүйцэх хандлага гаргаж байгаагаа мэдсэн юм. Гэвч таньж мэдхээс өмнө хизээч хэнийг ч шүүхгүй байхыг амьдрал надад сургасан. Уулзаад ярихаар зарим буруу урсгал чиглэлээс гаралтай хүмүүс хамгийн зөв хүмүүс байж таардаг. Гэтэл нөгөө талаас хамгийн зөв урсгал чиглэлээс гаралтай атлаа хамгийн буруу бодолтой хүмүүс ч бас байдаг. Тиймээс урсгал чиглэлээр ялгуурлан шүүж огт болохгүй юм. За бас нийгмийн ялгуурлан шүүлт гэж байна. Надад ч бас ийм шүүлт байсан. Гэхдээ би энийг огт мэддэггүй байсан юм. Миний бие Британийн Этон коллежийг дүүргээд дараа нь Кембрижийн их сургуулийг төгссөн. Тиймээс би жирийн хүмүүс яаж аж төрдгийг мэддэггүй байлаа. Тэгтэл дайн гарч би Британийн цэрэгт татагдах янз бүрийн хүмүүсийн дунд ороод явчихсан. Тэр үед л би элэг нэгт Британи хүмүүсээ бараг анх удаага таньж мэдсэн юм. Би цэрэгт байсан 5 жил хагасынхаа төлөө бурханд талархдаг. Тэнд л би нийгмийн элдв шүүлтээс ангиж ирсэн юм. Цэргийн дарга нарын гэр бүлд төрж өссөн болохоор би тэрл зэрэг зинданаас өөр амьдралыг мэддэггүй явсан. Харин зэрэг зинданаасаа буухтаа би жинхэнэ амьдрал ямар байдгийг сурсан юм. Та хүмүүсийг нэг өнцгөөс харвал тэд нэг янзаар харагдана.
Харин жаахан бүхийгөө тарвал тэд бас л өөр янзаар харагдана. Тэрнээс хойш би цаг үргэлж Бурханаас намайг доороос харж байгаа хүмүүст би ямар харагдаж байгаа болоо гэж асуудаг болсон юм. Тэгэхээр олон янзын ялгуурлын шүүлт байдаг байх нэ. Хой хүний шүүлт гэж байна. Тухайлбал зарим хүн чанга дуутай хүнд дургүй байдаг. Зарим нь улаан үстэй хүнд дургүй байдаг. Хүн бүрл бусдыг шалихгүй зүйлээр л сүр бадраан шүүдэг. Жишээлбэл би хүн аль мэдих чимээнд дургүй. Уг нь дурлах гэж хэд хичээдэг ч гэсэн тэр чимээг сонсохоор л цаанаас бүр дотор харж байгаад байдаг юм. За цаашлбал зарим хүн Есүсийн талаар эрс буруу үзэл бодолтой явдаг. Тэд Есүсийг ном, чимээгүй, Крисмас болохоор л бүлтэг найдал хөөрдөг мэтэр сэтгэдэг. Гэхдээ жинхэнэ Есүс бол тийм биш юм. Есүс бол тэс өөр хувь чанартай, бидний ялгуурлал, шүүлт, буруу ойлголтыг тасар татахыг хүсдэг. Зог тусмаар нэгэн шүү дээ. Бид худлаа таамаг тээдэг. Тухайлбал Христэд итгэж байх талаар би баг залуу байхдаа хэрэг би Христэд итгэж болвол насан турш зовно гэж боддог байлаа. Нөгөө Пат Бүнгайн Тэнгэрийн диваажинд орох гэж газар дээр 70 жил зовох гэж юу гэдэг шиг л. Тиймээс би Христэд итгэхгүй гэж тас шийдсэн юм. Гэхдээ Есүстэй уулзах хүртлээ л. Түүнчлэн өөр нэг тун аюултай зүйл байна. Үүнийг үл итгэл гэдэг. Би номлохоос өмнө хүмүүст болон өөртөө байгаа үл итгэлийг таслаж хүчингүй болгодог юм. Яагад гэвэл бидэнд үл итгэдэг тал үргэлж байсаар л байдаг. Оюун санаа маань итгэлд нээлттэй биш тал. Тэгээд эцэст нь хамгаас анхаарах ёстой аюултай зүйл нь тэрслэл юм. Та принц хаа би тэрслүү хүн биш ээ гэж хэлж болох юм аа. Гэхдээ вэ шүү. Та тэрслүү хүн мөн. Тиймээс гарцаагүй тэрслэх болно. Би энэ теолог руу гүнзгийрмээргүй. Гэтэ Адамын үр сад бүр дотроо тэрслүү чанартай төрдөг. Тиймээс бид тэр эсэргүүг хүлээн зөвшөөрч шийдвэрлэх хэрэгтэй. Бурхан тэрслүүг ганц л аргаар шийддэг. Яаж гэдгийг мэдхүү? Тийм ээ. Цааз. Бурхан тэрслүү хүнийг чуулган руу илгээдэггүй. Алтан дүрм зааж өгдөггүй. Бичээс цээжлүүлдэггүй. Бурхан тэрслүү хүнийг алдаг. Гэхдээ Бурханы өршөөлөөр тэр цааз 2000 жилийн тэртээ Есүсийг загалмай дээр үхэхэд өрнжээ. Хуучин хүн маань Есүстэй хамт цовдлогдсон. Бид эрт орой хизээ нэгэн цагт доторх тэрслүү хүнээ хүлээн зөвшөөрч сайн дураараа цаазад тушаах ёстой болно. Харин одоо Библийн талаар ярилцъя. Яагад гэвэл энэ нь Христэд итгэх амьдралын бүх зүйлийн адил маш чухал юм. Та Библиэд яаж ханддаг вэ? Таны хандлага Есүс ихтэй ижил байна уу? Жишээлх юм бол Иохан номын 10-ын 35 дугаар ишлэлийг үзье. Хэрв тэр Бурхны үг авсан хүмүүсийг Бурхад хэмээн нэрлсэн бол судар нь зөрчигдөхгүй. Учир нь Есүс Библийг хоёр янзаар нэрлэжээ. Бурхны үг болон судар гэж. Библийг Бурхны үг гэсэн нь энэ нь хүнээс биш Бурханаас ихтэй гэсэн үг юм аа. Хэдийгээр хүнээр дамжиж ирсэн боловч Бурханаас ихтэй. Судар буюу бичээс гэдэг нь бичигдэж буулгагдсан гэсэн үг ээ. Бурхны маш олон үг буулгагдаагүй байдаг. Гэхдээ Тэнгэрлэг удирдамжаар Бурхан зарим үгээ хэрэгтэй гэж үзсэн тул бичиж өгчээ. Үүнийг нь өдгөө бид бичээс гэдэг. Өөрөөр хэлбэл бичигдсэн гэсэн үг. Энэ талаар Есүс маш энгийн ганц цочирдон мэдгдэл хийжээ. Бичээс нь зөрчигдөхгүй гэж. Та Библи хинээс төрсөн бол хаанаас эрх мэдэлтэй болох талаар зогсоо зайгүй маргалдаж болох Есүс бүгдийг нь хэлээд өгчээ. Бичээс нь зөрчигдөхгүй. Бичээс нь туйлын эрх мэдэлтэй. Бичээс нь бүрэн биелнэ. Хэлсэн бүгд нь ёсоор болох болно.
Библийг эсэргүүцэж үг эсгэж болно. Гэтэл Библи хизээч зөрчигдөхгүй. Яг одоо хамтдаа бичээс зөрчигдөхгүй гэж хэлцгээе. Бичээс зөрчигдөхгүй. Харин одоо дэрэгд хүнийхээ нүд рүү хараад бичээс зөрчигдөхгүй гэж хэлцгээе. Бичээс зөрчигдөхгүй. За одоо ойлгов уу? Их шүүмжлэл гэх нэрэн дор бичээсийн талаар зүссэн зүйлийн хөгийн төсөөлөл зохиож ямар ч хэрэггүй ном болгох гэсэн явуулга байдаг л да. Гэхдээ вэ шүү. Хэрв диавол та бид хоёрын амьдралд хамгийн чухал ганц зүйл хийх ёстой болвол тэр нь Библийн хөдлөшгүй үнэнд болоод эрх мэдэлд итгэх итгэлийг мань үгүй хийхийг бодно гэсэн. Гэхдээ бид сатаны өөдөөс Иесустэй адил бичээс зөрчигдөхгүй гэж хэлж чаднаа. Сатана сонс бичээс зөрчигдөхгүй. Гэхдээ би тэнд бас нэг зүйлийг хэлэх ёстой юм. Зөвхөн Библич биш. Иесус өөрөө Бурхны үг юм. Энэ тухай Иохны сайн мэдээ 2 ч удаа хэлдэг. Иохан 1:1 дээр болон Иохан 1:14 дээр. Эхэнд үг байсан. Үг Бурхантай хамт байсан ба үг нь Бурхан байсан гэж. Үг нь махан бий болж бидний дунд оршин бид түүний алдрыг харцгаасан. Энэ нь эцгийн цорын ганц хүүгийн алдар бөгөөд нэгүүлсэл ба үннээр дүүрэн байсан гэж. Тэгэхээр Есүсийг мэдлэх үед үг нь махан бий болжээ. Үнийг л бид Крисмас баяр гэж тэмдэглэдэг билээ. Есүс хизээд үг байсан. Есүс мөнхөд Бурхантай хамт орших үг байсан. Бурхантай хамт орших үг байсан. Есүс эргэж ирэхдээ ямар нэрээр ирэхийг та мэдв үү? Ингээд түүнийг хэрхэн ирэхийг та мэдэж байна уу? Илчил номын 19 дугаар бүлгийг үзье. Есүс анх ирэхдээ үг байсан. Есүс дахин ирэхдээ үг байна. Тэгэхээр сонирн байгаа биз? Илчил номын 19-ийн 11-ээс 13 дээр. Газар дээр хаанчлаа тогтоохоор Тэнгэрээс сүр жавхлантай айсуй Есүсийн дүр зураг байна. Би тэнгэр нэгдсэнийг харлаа. Харагтун тэнд цагаан зүсмийн морь байлаа. Түүн дээр суусан нь итгэмжт бөгөөд үнэн гэсэн нэртэй бөгөөд зөв шударгаараа шүүж дайтдаг. Түүний мэлмийн галын дөл шиг тэргүүн дээр нь олон титэн байна. Өөрөөс нь өөр хинч мэдэхгүй нэр дээр нь бичээстэй байлаа. Тэр цуснд дүрэгдсэн дээл өмсжээ. Түүний нэрийг Бурхны үг гэдэг ажээ. Тэгэхээр Есүс Бурхны үг байсан. Байгаа байхч болно. Энэ нь маш чухал нэгэн үннийг хэлж байна. Библи Есүс хоёр хоорондоо бүрэн төгс зөвшөөрцдөг ажээ. Тиймээс та Есүст итгэдэг атлаа Библиэд итгэхгүй байна гэж огт байхгүй. Энийг ойлгож байна уу? Яагаад гэвэл Есүс өөрөө Бурхны үг юм. Тэр махан биеэр ирсэн Бурхны үг. Библи нь Бурхны бичмэл үг юм. Библи Есүс хоёр бүрэн төгс зөвшөлдсөн учраас та Библиэд яаж хандна? Есүст яг л тэгж хандна. Харин одоо би Бурхны үгийн талаар амин чухал 5 баримтыг цохон тэмдэглээд энэ нь тантай ямар холбоотой болохыг тайлбарламаар байна. Эдгээр нь Иохны 14 дугаар бүлэгт бий. Есүс 3 ишлэлд багтаан дагалдагчдтайгаа салах ёс гүйцэтгэжээ. Тэр удахгүй дагалдагч нараа үлдээгээд явах тухайгаан хэлсэн. Энэ нь ч дагалдагч нарын хувьд элэг эмтэлмээр үйл явдал байлаа. Тэд энэ үгийг маш хүн дээр хүлээж авсан. Гэхдээ энэ дунд Есүс тэдэнд маш гайхалтай нэгэн зүйлийг илчилсэн юм аа. Иохан номын 14-ийн 19-ийг үзье. Хэсэг хугацааны дараа ертөнц намайг дахиж харахгүй. Харин та нар намайг харна. Яагаад гэвэл би амьд байна. Та нар ч амьд байна. Есүс дагалдагч нараа
өөрийг нь хүлээн зөвшөөрдгүй дэлхийгээс салгажээ. Тэрбээр дэлхий намайг харахгүй ч харин та нар харна гэсэн. Тэгтэл 22 дугаар ишлэлд Искариотын Иудаас биш, өөр Иудаас Есүсээс тун чухал зүйлийг асууж юм. Эзэн, та бидэнд өөрийгөө илчлэх атлаа яагаад ертөнцид илчлэхгүй юм бэ гэж. Үндсэндээ Иудаас Есүсээс та дэлхийд харагдахгүйгээр яаж бидэнд харагдах юм бэ гэж асуусан байна. Харин Есүс маш чухал үннийг хэлжээ. Хэрв хэн нэг нь намайг хайрлавал тэр хүн миний үгийг сахина. Миний эцэг түүнийг хайрлана. Бид тэр хүн рүү очиж түүнтэй хамт өөрсдийн орон байраа байгуулна гэж. Есүсийн энэ хариултаас л би мөнөөх 5 чухал үннийг олборлох юм. Нэгдүгээрт Есүс өөрийгөө дэлхийд биш дагалдагчдаа илчлэнэ гэсэн. Тэгвэл дагалдагч нарыг дэлхийгээс ялгах тодорхой зааг нь юу вэ? Хариулт нь Бурхны үгийг сахих юм. Жинхэнэ дагалдагч Есүсийн үгийг сахина. Тэд урсгал чиглэлийн шошгороо биш харин үгтэй тогтоох амьд харилцаагаараа ялгардаг. Та үгээрээ л жинхэнэ дагалдагч мөн эсвэл биш болох юм. Есүсийн дагалдагч нар Бурхны үгийг сахиснараа дэлхийгээс ялгарх болно. Энэхүү яг одоо энд суугаа та бид ч энэ хоёр ангиллын аль нэгэнд багтаж байгаа. Хэрв бид дагалдагч мөн бол Бурхны үгийг сахина. Хэрв бид Бурхны үгийг сахидаггүй бол Есүсийн эрх мэдэлд захирагддаггүй дэлхийнх болно гэсэн үг. Хоёр дахь үнэн нь Есүс хэрв хэн нэг нь намайг хайрлавал тэр хүн миний үгийг сахина гэсэн. Тиймээс Бурхны үгийг сахих нь дагалдагч хүнийг Бурханд хайртай эсхийг шалгах дээд шалгуур ажээ. Харин дуулууртай байдлын хөдөлгүүр юм. Итгэгч бид айдсаар биш, хайраар хөдөлдөг гэдгээ ойлгох ёстой. Хууль нь их бага хэмжээгээр айдсыг хөдөлгөх хүч болгон ашиглаж байсан. Чи үүнийг хийвэл шийтгүүлнэ гэх маягаар. Гэхдээ ийм арга бүтэхгүй. Би маш олон хүүхэд өсгсөн хүн л дээ. Хэдэн хүүхэд гэдгээ хэлсэн ч зарим ч нь итгэхгүй болохоор би хэлэхгүй. Тэгээд хүүхэд өсөхдөө би нэг зүйлийг сурсан юм. Хүүхдийг жаахан байхад нь айдсаар хөдөлгөж болдогч насан турсан хонь айдсаар хөдөлгөх гэвэл хүүхдүүд занган хувиргадаг. Тиймээс үр хүүхдээ гагцгүй хайраар л итгэмжтэй үнэнч хүн болгож өсгөж болно. Бурхан ч Есүс ч биднийг айдас дээр биш, хайр дээр сүндэрлүүлдэг юм. Тиймээс Бурхны үгийг сахих нь дагалдагч хүний Бурхныг хайрлах хайрын дээд шалгуур юм. Хэрв хэн нэг нь намайг хайрлавал тэр хүн миний үгийг сахина. Дуулууртай байдлын хөдөлгүүр нь хайр юм. Дараа нь Есүс. Хэрв хэн нэг нь намайг хайрлавал тэр хүн миний үгийг сахина. Миний эцэг түүнийг хайрлана гэж юм. Энэ нь бас нэгэн гайхамшигтай баримт ажээ. Бид Бурхны үгийг сахидаг учраас Бурхан биднийг онцгойлон хайрладаг. Бурхан дэлхийг нэг янзаар хайрладаг. Гэхдээ түүний үгийг сахидаг Есүсийн дагалдагчдыг Бурхан тэс өөр онцгой хайраар хайрладаг юм. Иудаас эзэн та бидэнд өөрийгөө илчлэх атлаа яагаад ертөнцид илчлэхгүй юм бэ гэж асуусан. Тэгтэл Есүс хэрв хэн нэг нь намайг хайрлавал тэр хүн миний үгийг сахина гэж хариулсан. Тэгвэл Христ өөрийгөө бидэнд хэрхэн харуулдаг вэ? Хэрхэн харуулдаг вэ? Үгээрээ дамжуулж. Үгийг сахиснараа бид Есүсийг илүү их таних мэднэ. Бид Тэнгэрийн улсыг үзэх гэх мэт олон гайхамшигтай ёр бусын сүнслэг зүйл үзэж болно. Гэхдээ дийлэнх хүнд ийм зүйл тохиолддоггүй. Ёр нь бол Бурхан ч Есүс ч өөрийгөө ийм замаар илэрхийлээд байдаггүй юм. Бид Бурхны үгийг сахиснараа л Бурхныг хардаг. Харин одоо хамгийн гайхамшигтай мэдгдэл гарна.
Хэрв хэн нэг нь намайг хайрлавал тэр хүн миний үгийг сахина. Миний эцэг түүнийг хайрлана. Бид тэр хүн рүү очиж түүнтэй хамт өөрсдийн орон байраа байгуулна. Библиэд Бурхныг тоото хэдэн удаа олон тооны төлөөний үгээр хэлсэн байдгийн нэг жишээ нь энэ юм. Есүс Аав бид хоёр түүн рүү очиж түүнтэй хамт өөрсдийн орон байраа байгуулна гэсэн. Бурхан Аав Хүү хоёр бидэнтэй хамт оршихыг хүсдэг. Үүн шиг гайхамшигтай үнэн гэж үгүй. Тэд биднийг өөрсдийнхөө орших газар болгохыг хүсдэг. Тэгэхдээ энэ нь яаж өрнөдөг? Үгээр дамжиж. Бид үгийг хайрлахгүй бол, үгэнд орохгүй бол Бурхан биднийг оршин суух газраа болгохгүй. Тиймээс энэ өглөөний сургаалаа би нэгэн хатуу үгээр өндөрлөх гэж байна. Та Бурханы үгийг хэдий чинээ хайрлана, Бурханыг төдий чинээ л хайрлана. Тиймээс та Бурханд хэр хайртайгаа, Бурхан амьдралд чинь ямар орон зай эзэлдгийг мэдж болно. Энэ нь хийсвэр зүйл биш юм. Зүгээр л өөрөөсөө би Библиэд хэр зэрэг хайртай? Библи миний амьдралд ямар орон зай эзэлдэг вэ гэж асуу. Та Библийг хайрладаг хэмжээгээр л Бурханд хайртай. Библиэд орон зай өгдөг хэмжээгээр л Бурханд орон зай өгдөг. Тэгэр одоо газар дээрх 5 чухал мэдэгдлээ эргэн товч тоймолцгоё. Маш олон итгэгч нар аль нь гэрэл, аль нь харанхуй болохыг мэдэхгүй. Шүн үүрийн заг дээр амьдардаг. Тэд ихийг хүсч, их зүйлд найддагч, яг юу хүсч, юунд найдаад байгаагаа мэддэггүй. Яагаад тэр үг гэж вэ? Яагаад гэвэл тэд Бурханы үгийг амьдралдаа суулгаагүйгээс тэр юм. Тиймээс мөнөөх 5 чухал мэдэгдлийг дахин нэг давтаад хичээлээ дуусгая. Нэгдүгээрт Бурханы үгийг сахих нь жинхэнэ дагалдагчдыг дэлхийгээс ялгадаг. Хоёрдугаарт Бурханы үгийг сахих нь дагалдагчдын хувьд Бурханыг хайрладаг эсхийг шалгах дээд шалгуур юм. Бид айдсаар бус хайраар хөдлөх ёстой. Гуравдугаарт Бурханы үгийг сахисан хүнийг Бурхан хайрладаг. Бурхан дагалдагчдаа онцгойлон хайрладаг. Бурхан дэлхийд хайртай. Гэхдээ дагалдагчдаа онцгойлон хайрладаг. Гэхдээ Бурханы хайрладаг дагалдагчд нь Бурханы үгийг сахидаг хүмүүс юм. Тиймээс Бурханаар онцгойлон хайрлагдмаар байвал үгийг нь сахих. Дөрөвдүгээрт Бурханы үгийг сахиж дуулууртай дагахад Христ өөрийгөө бидэнд харуулдаг. Дагалдагч нь Есүсээс та дэлхийд биш бидэнд өөрийгөө хэрхэн илэрхийлэх вэ гэж асуутал Есүс та нар надад хайртай бол миний үгийг сахина. Би та нарт ингэж л өөрийгөө харуулна гэж хариулсан. Эцэст нь буюу 5 дугаарт Бурханы үгээр дамжин Аав Хүү хоёр бидний дотор оршихоор ирдэг. Гайхамшигтай биш гэж үү? Би лав ингэж бодохоор уушиг зүрх амар гарчих гээд байдаг юм. Бурхан Аав Хүү хоёр бидний дотор оршин суухыг хүсдэг. Гэхдээ бид Бурханы үгийг сахисан нөхцөлд ийм зүйл болно. Төгсгөлд нь энд байгаа хүн бүрийн төлөө залбирцгаая. Тэнгэрлэг Аав минь ээ, таны үг болох Библийн төлөө баярлалаа. Таны эрх мэдэлтэй мөнхөд тогтох үг нь бидний хөлийн дэллүү, замын гэрэл мөн. Энд байгаа хүн бүр таны үгийг хайрлан дурлах болтугай. Бүхнийг бүтээсэн таны үг бидний амьдралд үндэслэж бид its rightful place in our lives, that we may be truly disciples of the Lord Jesus. In his name I pray.